Сайн байцгаана уу? Та бүхэнд зочил платформ үйлчлэгэнд хэрхэн нэвтрэх болон бүртгүүлэх талаарх заавар бичлэгийг хүргэж байна. За юуны төрөнд удирдлагын самбарт нэвтрэхдээ админ цэг зочид цэгийн мэн гэсэн домен хаягаар нэвтэрч орно. За нэвтрэд ороход танд үүний дараа нэвтрэх болон бүртгэл үүсгэж байгаа аль ч тохиолдолд нууц үгээрээ нэвтрэх, аль эсвэл нэг удаагийн кодоор нэвтрэх гэсэн сонголт байгаа. За бүртгэл үүсгэж байгаа буюу утасны дугаараар бүртгэл үүсгэж байгаа тохиолдолд та өөрийн дугаараа оруулаад нэвтрэх болон бүртгүүлэх товч дарснаар танд нэг удаагийн код утсан дээр нэрнэ. Энэхүү оруулсан кодоо, ирсэн кодоо та оруулснаар баталгаажуулах код хийгээд нэвтэрч болно гэсэн үг. За нөгөөх нь нууц үгээр нэвтрэх буюу та өөрийн бүртгэлтэй буюу бүртгүүлж байгаа тохиолдолд утасны дугаар болон нууц үгээр зохиож оруулж байгаа. За тэгэхээр миний хувьд бүртгэлтэй байгаа учраас шууд нэвтрээд оръё. За бүртгэл үүсгээд нэвтэрч орж байгаа тохиолдолд таны удирдлагын самбар харагдана. За ийхүү бид нэр удирдлагын самбарт амжилттай нэвтрлээ.